Creative Dance бүжгийн студийн тайлан тоглолт Улаанбаатар театрын тайзнаа боллоо. 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан тус бүжгийн студ 4 жилийн хугацаанд 3200 суралцагч бүжгийн олон төрлийн урсгалаар суралцсан байна. Creative Dance студийн энэ удаагийн тайлан тоглолтод 70 гаруй төгсөгч тус бүжгийн сургалтаас олж авсан мэдлэгийн ур чадвар авьяасаа толилууллаа. Тоглолтод 4-өөс 32 насны төгсөгч оролцсон бол хамгийн бага насны 2 сурагч балет болон break dance бүжгийн төрлөөр оролцсон юм. Энэхүү тайлан тоглолтод Tinkerbell хүүхдийн бэсрэг бүжгийн жүжиг болон Magical бүжгийн тоглолт гэсэн хоёр хэсгээс бүрджээ. Tinkerbell хүүхдийн бэсрэг бүжгийн жүжиг нь Peter Pan Wendy зохиолын туслах дүр юм. Тоглолтын 1-р хэсэгт Tinkerbell Peter Pan-тай уулзахаас өмнөх үеийн түүхийг өгүүлдэг байна. Tinkerbell Pixie Hollow хэмээх гайхалтай ертөнцөөр аялан өөрийн авьяас чадварыг шинээр нээж буй үйл явдлыг харуулна. 2-р хэсэгт төгсөгчдийн тайлан тоглолтод оролцсон бүжгийн олон төрлийн урсгалууд болох Монгол бүжиг, K-pop, jazz, hip-hop, breaking гэсэн төрлүүдээр сурсан чадвараа толилуулсан тоглолт боллоо. Тус тоглолтыг Creative Dance бүжгийн студийн үүсгэн байгуулагч Ж Сандаг очир найруулжээ. Тэрээр 2023 онд олон улсын бүжгийн холбооноос зохион байгуулсан I Do World Dance Festival-аас үндэсний бүжгийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Мөн 2023 онд I Do Thailand International Competition бүжгийн тэмцээнд нийт 13 орны 1000-аас дээш бүжигчдийн оролцсон том тэмцээнээс гоцлол төрлөөр 1 алтан медаль, K-pop төрлөөр 1 алтан медаль, мөн хип-хоп бүжгийн төрлөөр 2 мөнгөн медаль хүртжээ. За Creative Dance студ нь 2020 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад одоо 4-р жилдээ зоолгож байна. За бид нэр 2020 онд дөнгөж эхэлж байгаа ковид цар тагал нүүлээд за 2 жил бид нэр ковидтэй байсан ч гэсэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. За тэгээд 2023 оноос 24 оноод бид нэр тасралтгүй тайлангаа жил болгон тайлагнаад явж байгаа. Энэ жил болохоор бид нэр бүжгэн жүжиг, бэсрэг бүжгэн жүжиг болон тоглолтын хэлбэр гэсэн хоёр бүтэн хэсэгтэй тайлан тоглолт хийж байгаа. Би ер нь өөрийнхөө сонирхлоор ээж аваас ингээ гуйж одоо энэ бүжгийн дугуулна гээд би ингээ бүжиглэмээр байна ингээд би ингээ бүжиг сураад ингээд олон улсын юм нэгээ яваад медаль энэ төр авах дуртай болохоор тэгээд ээж аваасаа гуйсан. Тэгээ энд яваад ер нь л би жахан тарсан. Тэгээд маш гаягаа. Тэгээд тайзан дээрээ гараад дараа нь тэгээд сандрахаа болцсон. Тэгэл ер нь би ингээд одоо яаж бүжгэлнэ? Одоо би алдчихвал яах вэ гэж эхлээд амар бодсон. Тэгээд тайзан дээрээ гараад амар зэрэг ороод тэгэл бүжгэлсэн. Creative Dance Studio сургалтын төв 2020 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан 4 жилийн турш нийт 3200 сурагч бүжгийн олон төрлийн урсгалаар суралцсан байна. Тухайлбал үндэсний бүжгийн төрөл болон K-pop, jazz, hip-hop, Tinkerbell dance гэх зэрэг олон бүжгийн төрлөөр сургадаг ажээ. Мөн йога болон кардио, зумба хослсон галбиржуулах ангитай ба сонголт болон эрүүл бие, эрүүл мэндийн мэдлэг чадваржуулах өглөөний сургалттай юм. Creative Dance студент зуны сургалтаа зарлаж бүртгэлээ явуулж байна. Энд 4 наснаас дээш насны бүх хүн хамрагдаж болох бөгөөд бүжгийн бүх төрлийн сургалтуудтай болон йога, кардио, зумба хослсон галбиржуулах ангитай эзэлт авч байна. Creative Dance Studio-гийн аль биесны Facebook хуудсын нэр нь Creative Dance Studio бүжгийн студ гэсэн нэртэй юм. Мөн та Creative Dance гэсэн аппликейшн ашиглан сургалтанд хамрагдаж болох юм а.